Байгаль орчин ур амьсгалын өөрчлөлтийн яам үзүүлж байна. Өвлөгдөн үлдэх нутаг. Бахарх нь бас хамгаална. Төв Азийн тэгш өндөрлөгт хянгнаас алтай хүртэл дэлгэгдсэн хөвч сардгаас их говийг даван үргэлжилсэн үүдэн газар. Энэ улсыг Монгол гэдэг. Энэ бол бидний эх орн. Европын томоохон хэд хэдэн улсыг нийлүүлснээс ч том газар нутагтай үүдэн орн бол Монгол. Өвөрмөц экосистем, эрсдэс уур амьсгал, хүний нөлөөлөлд хамгийн багварчсан манай дэлхийн онгон буйд орон зай. Монголчуудад төдийгүй дэлхийн нийтэд үнцэн бүхий нэн ховор зүйлүүдийн амьдрах орчин болсон онгон дагшин онцгой ач холбогдол бүхий газар нутаг Монголынх. Монгол улс энэ өвөрмөц экосистемийг дархалж, хамгаалж, сүслэж харилж ирсэн үнэртний уламжлал түүхтэй. Дэлхийд анхлан уулнаруу дархлан хамгаалж ирсэн түүх монголчуудынхаа. Тусгай хамгаалалттай газар нутаг нийт нутагт дархан цаазат газар 23% буюу 13.8 саяга, байгалийн цогцлборт газар 37% буюу 13.5 саяга, байгалийн нууц газар 47% буюу 5.3 саяга, дурсгалт газар 13% буюу 106.5 мянган га. Сүүлийн жилүүдэд буюу харьцангуй богино хугацаанд Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг 5 сая гаруй гагаар өргөтгөж. Энэ бол 32.8 сая га нутаг юм. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 5.1, 21% тэнцэх газар гэсэн үг. Өвлөгдөн үлдэх нутаг. Бахарх нь бас хамгаална. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт цэвэр усны нөөц, гол мөрөн урсац бүрдэх эхийн 50%, ойн сангийн 40% хамрагдаж байна. Удахгүй энэ тоон үзүүлэлт өсөн нэмэгдэх болно. Ойрын үед тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг үргэлжлүүлэн өргөтгөж, 21 газрыг хамгаалтанд авахаар бэлтгэж байна. Учир нь Монгол орны унган байгалыг хамгаалах нь зөвхөн Монголын асуудал, монголчуудын ажил биш. Гайхалтай өвөрмөц энэхүү экосистемийг гариг дэлхийн өмнө хадгалж, хамгаалж, үр хойчтой өвлөвлөн үлдээх үүргийг бид хүлээсэн юм. 1992 оны Рио де Жанейрогийн дэлхийн дэд хэмжээний уулзалтаар Монгол улс ийм амлалт авсан юм. Энэ бол 5 твийн хүн ардын өмнө та бидний монголчуудын амласан үүрэг тавьсан зорилтоо. Хосгүй өвөрмөц ховор нандин энэ экосистемээ монголчууд бид хадгалан хамгаална. Монгол улс, монголчууд бид үр хойчийнхныхон өмнө хүлээсэн үүрэг энэ. Өөрсөдөө өгсөн амлалт, зорилт дэлхийн нийтийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага юм. Өвлөгдөн үлдэх нутаг. Бахарх нь бас хамгаална.